Тойрон бичих арга зүй, хиймэл оюуны хэвлэл мэдээлэлд үзүүлэх нөлөө, сэтгүүлчийн сэтгэл зүй, контент бүтээх тууштай замнал, олон улсад сэтгүүлчээр ажиллаж байгаа туршлага тэргүүтэй чухал сэдвүүдийг хүндсэн The Media Show 2024 арга хэмжээ 11-р сарын 16-нд зохион байгуулагдлаа. 2023 онд Диамо хувилбараа амжилттай зохион байгуулсан энэ арга хэмжээг энэ удаад Unread Media компанитай хамтран зохион байгуулсан ба 100 гаруй сэтгүүлч, чөлөөт бичээч, сэтгүүл зүй сонирхогчид, оюутан залуус хүрэлцэн иржээ. Тэд бүтэн өдрийн турш өгөөчтэй сэдвээр илтгэл, ярилцлагууд дүүрэн хөтөлбөрөөр өөрсдийгөө цэнгэлсэн юм. The Media Show-г санаачлагч хулна нь 2020 оноос медиа зах зээл, экосистем, мэрэгжлийн орчны тухай ярилцах The Media Show подкастыг хийж эхэлжээ. Улмаар энэ төрлийн хилцүүлгийн нээлттэй талбарыг бий болгож, хэвлэл мэдээллийн салбарын хэн юу хийв гэдгээ илэн далангуй хуваалцах шинэ мэдлэг санааны талбар бий болгохоор The Media Show платформыг хөгжүүлж байна. Тэрээр Английн BBC агентлагийн ижил нэртэй радио нэвтрүүлгийг сонсож, энэ санааг авсан бөгөөд өөрийн шоуны зорилго, түүний утга учирыг оролцогчдод танилцуулсан юм. Энд би яг энэ BBC-гийн өнөөдрийн медиа шоу гэдэг яг ийм нэртэй радио нэвтрүүлгийг анх сонсож мэдэж эхэлсэн. Тэр болохоор яг тэр үед чинь яг ингээл анх сонсоод сэтгүүл зүйн тухай ингээд сэтгүүлчид хоорондоо ингээд ярилцаж болдгийм байна. За эсвэл энэ сэтгүүл, энэ сонины редактор өөр сонин сэтгүүл рүү яваад ингээд явлаа гэдэг нь ингээд ийм айгүй том мэдээ байж болдгийм байна. Яагаад гэвэл тухайн хэвлэл мэдээллийн одоо тэр бодлого, үзэл баримтлал бүх юмыг энэ редактор гэдэг хүн шийддэг юм байна. Тэрийг ингээд нийгэмд хүртэл ямар том нөлөөтэй вэ гэдгийг ярьж болдгийм байна гэдгийг жишээ нь тэр радио нэвтрүүлгээс анх сонсч ирсэн. Тэгээ 10 жилийн өмнө сонсоод Монголд ингээд ийм юм байж яага болдгүй юм болоо. Бид нар ингээд ярьдаг байх юмсан гэдэг ийм сэтгэл ингээд маш их төрсөн. Тэгээд яг радио нэвтрүүлэг хийх юмсан ингээд бодоод явсаар хагаад 17 илүү 8 онд нөгөө бодлосоо бараг сүултээ залхаад за ядаж ийм ярилцаж болох хүмүүсийн нэрийн жагсаалт гаргая гэл 17 онд нэвтрүүлгийн ингээл драфт бичиж үзлээ. 18 онд хүмүүсийн жагсаалт гаргаж үзлээ. Ерөөсөө л нэг л болж өгөхгүй байгаад байсан. Тэгээ 20 онд хамгийн анх азар ингээд би Лодо Самбуутай яг юуныхаа подкастынхаа анхны дугаарыг хийсэн. Подкастер эхэлчээ дараа нь та бүхэн зарим нь бас авч ирсэн болов би ньюслетер хийж эхэлсэн. Өнгөрсөн жил анх удаа ингээд медиа шоу демо гэдэг ийм арга хэмжээг арай цөөн хүнтэй жижиг зааланд хийж үзсэн. Тэгэхээр 10 жилийн өмнө одоо тэр бодож исэн ингээд ийм нэг хилцүүлэг өрнүүлдэг хэлбэр нь үл хамаарах тэр талбарыг бий болгох гэсэн гэдэг ажил маань ямар ч гэсэн ингэж явсаар хагаад юу хийх гээд би цаашаа яах гээд байна вэ гэдгээ нэг юм жоохон ойлгосон. Тийм болохоор энэ жил ингээд нөгөө брендингээ солихдоо илүү бас нэг юм утга учиртай зорилгоо илэрхийлсэн логотой энэ төр болох юмсан гэж бодсон. Цэцэг гэдэг бол өөрөө дандаа дэлгэрэх, дэвжих ийм одоо утгатай, агуулгатай. Тэр утгаараа бас мэдээллийн салбартах юм бүтээлч байдал, контент хөгжил дэвшил одоо үргэлж юм дэлгэрч урагшилж байхыг бэлэгдэж байгаа. За нөгөө талаас сая тэр нөгөө олон дэлбээр ингээ коммуникац гэдэг байгаа нэгсэн довоёлтой холбоотой. Тэгэхээр дэлбээ болгоно нь өөр ч гэсэн ингээд нэг л одоо цэцэг шүү дээ. Тэгэхээр хоорондоо юм холбоотой давтагдашгүй ч гэсэн нийлээд нэгдмэл байснараа юм нэг хамтын үнцнийг бүтээж байдгаа гэсэн ийм утгатайгаар энэ лого брендингийг бол хийсэн юм аа. Энд би урайгаа ингээд доор нь бичсэн логоны доор байгаа A Pathway to Professionalism гэдэг. Тэгээд энүүгээр би ерөөхдөө зорилгоо л тодорхойлохыг хичээсэн. Тэгэхээр мэрэгжлийн байх одоо замнал гэж орчуулах юм болоо тий. Тэгээд ерөөхдөө хэвлэл мэдээллийн экосистемд чин ирмэлцэлтэй, сахилга баттай мэрэгжлийн соёлоор дамжуулаад шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна гэд. Одоо би энийг дахиад жоохон дэлгэрүүлье. Нэгдүгээрт яг би юм чин ирмэлзэл гэдэг англиар бол passion, тэгээ монголоор чин ирмэлзэл эсвэл хүсэл ирмэлзэл гэж орчуулад байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллахад ерөөсөө хүсэл ирмэлзэл passion гэдэг хамгийн чухал юм байна гэдгийг би бас нэг тодорхой хугацаанд багшлагтаа ерөнхийдөө айгүй их бодсон. Тэгэхээр үнэхээр хүн ингээд ямар нэг юмнээ араас явъя гэдэг хүсэл ирмэлзэлтэй хүн дандаа шинийг сэтгэж идэг, шинэ инновацийг гаргаж идэг, юмыг өөрөөр хий гэдэг тийм одоо хүсэл зориг тэр хүний дотроос дандаа буцалж идэг учраас хүсэл ирмэлзэл гэдэг бол энэ мэрэгжлийн медиаг бүтээхэд хамгийн чухал юм байна гэж бодсон. Хоёрдугаар тэгэхээр мэрэгжлийн байх хэрэгтэй. Тэгэхээр альва ийм сэтгэл хөдлөлөөр биш яг мэрэгжлийн улс хууртай, эмх цэгцтэй ханддаг ийм хандлага чухал. Тийм учраас жишээ нь өнгөрсөн жил зөвхөн яаж имэйл бичих вэ гэдэг тухай жишээ нь би ингээд
арга хэмжээн дээр ануугаараа хичээл оруулж исэн. Тэгэхээр мэрэгжлийн байдал бол маш чухал. Дээрээс нь мэрэгжлийн байна гэдэг бол өөрөө моралтай, ёс зүйтэй, за интегрити гэж одоо нэрлэдэг гэдэгтэй үнэнч шударга байх. Энэ бүх зүйл бол энэ мэрэгжлийн гэдэг юмны ард бас явж идэг учраас хүсэл эрмэлзэлтэй, чин сэтгэлтэй байхын зэрэгцээ ийм мэрэгжлийн хандлагатай байх нь бол маш чухал юм байна. За 3 дугаарт Сахилга Батыг би айгүй онцолж ингээд бас оруулж ирсэн. За англи хэлний бол бас дисциплин гэдэг үг байсан. Өнөөдөр ингээд сайн явж байгаа контентуудыг харахаар дахиад одоо жишээлхэд анридын би хэрхэн ажилдаг вэ ч юм уу. Ундатай ингээд ярихаар энэ контентыг ерөөсөө сайн ингэж танигдсан зүйл бол 7 хоног болгон бид нар ерөөсөө л яг тасралтгүй байсан. Энэ 7 хоногт магадгүй хинээч танихгүй дорж байсан ч хамаагүй, дараа 7 хоногт хорвоо тосгүй цэцгээ байсан ч хамаагүй ерөөсөө тогтмол байх. Тэгэхээр энэ бол зөвхөн медиагийн өөрийнх нь тогтмол байдлаас гадна хувь хүмүүс одоо сэтгүүлч хүний өөрийнх нь ийм тогтмол одоо шаргуу хичээнгүй байх ийм зүйл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүсэл эрмэлзэлтэй, мэрэгжлийн хандлагатай, Сахилга Баттай өөрийгөө зөв зохион байгуулж чаддаг ийм байвал бид нар мөн мэрэгжлийн медиаг бүтээх юм байна. Тийм учраас би медиа шоу бол одоо мэрэгжлийн байх ийм зам юм а гэж ингэж тодорхойлсон. Медиа шоуг хийгээд байгаагийн зорилго нь нэгсэндээ олуулаа бид нар ийм чадамжтай хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүтээе, олуулаа мэрэгжлийн байя гэдэг энэ санааг бас хэлхийг хүссэн юм а. Энэхүү арга хэмжээ 30 минутын лаб сургалтууд, Печа Куча богино илтгэлүүд, медиа шоу ярилцлага, мөн энэ жил шинээр нэмэгдсэн урам зоригийн эндэр бүхий илтгэлүүдээр үргэлжилсэн юм а.